Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батцаа болон мөнх зүйл миний би ээлж дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент тэтгэн та бүгд төрөгж байна. Өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа террористуудын бэлтгэл анги Пакистан гэж улсаар аялах нь. Тийм. За гэхдээ энэ нэрийг бас бид тайлбарлаж өгөх хэрэгтэй тий. Яагаад нэвтрүүлгийг ингэж нэрлэвэ? Тий. За яагаад гэвэл пакистанчууд бүгдээр террористууд бол мэдээж биш ээ. Гэхдээ терроризмын хохирогч болсон одоо 2-3 талаа тийм хохирогч улсууд нэг бол Пакистан байна. За энэ асуудал бол нэлээд эмзэг сэдв байдаг. Одоо пакистанчуудын хувьд тий. Яагаад гэвэл энд тэнд болж байгаа дэлхийн том терроризм ч юм янз янзын асуудал Пакистан хүмүүсийг холбогддог. За энэний шалтгааныг бас тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яагаад Пакистан хүмүүсийг холбогддог байгаа юм те? За дэлхийн энэ төр бол пакистанчууд бол террористудаа гэсэн буруу ойлголт бол байдаг. Бид нөө нэвтрүүлгийнхээ нэрийг албаар өгдөг шалтгаан бас энэ те. Энэ буруу ойлголтыг бас тодорхой хэмжээнд залруулах гэж байгаа те. За Пакистан улс маань исламын 2 дэх хуамтай, Индонезийн дараа 241 сая хуамтай. Мэдээж иргэд нь бол бүгдээрээ л амар тайван жирийн амьтарт 50 хүмүүс амьдарч байдаг. Харин тодорхой бүс нутагт зэвсэгт бүлэглүүд олон жил үйл ажиллагаа явуулж байсан бол үнэн байдаг. Яг л засгийн газрын хараа хяналт хүрч чаддгүй алсгадмал тосгонууд ч юм уу те. Ийм газрууд бол тодорхой хэмжээнд байдаг. За тэгээ Пакистан яагаад зэвсэг бүлэглэл ихтэй болсон шалтгааныг түүх геополитик дотроос нэгэд хайж олох юм бол сонь баримтууд гарч ирдэг. За Афганистаны дайм их нөлөөсөн дээр. За яг гэх юм бол 1979-оос 89 онд Афганистанд зүйлд холбоотой товтлсны дараа жихад хөдөлгөөн үүссэн байдаг. За Америк нэгдсэн улс, Сауди Араб зэрэг орнууд зөвлөлтийн эсрэг тэмцэх зэвсэгт бүлэглүүдийг тодорхой хэмжээнд санхүүжүүлж эхэлсэн. Одоо зөвлөлтүүд орчлоо шүү дээ. Ер нь бол 78 онд 79 оноос нь эхэлж байгаа юм. Зөвлөлтүүд орсон. Гэхдээ Афганистанд зөвлөлтүүдийг гаргахын тулд гадны одоо юу оруулжсэн Сауди Араб бол Америкт бас санхүүжүүлжсэн юу гэдэг. За Пакистан газар зүйд Афганистантай хилдэг тул зэвсэг дайчдын орсол тус улсаар дамждаг гэсэн. Энэ их харамслаа тий. Пакистан руу ороход Иранаас ороход хэцүү, зөвлөлтөөс ороход хэцүү болохоор Пакистанаар маш их дамжиж орж идэг гэсэн. Одоо нэг Лаос шиг байхгүй юу? Мянмард хийж байгаа тэр ард амтгийг Таиланд руу ороход Лаосаар дамжуулдаг. Адилхан яг ийм дамждаг урсгалцыг нь олцсон байсан. За тэгээд энэ зөвлөлтийн Афганистанд явуулсан 1979-аас 80 оны дайн дуусж байгаа шүү дээ. Берлиний януураад зөвлөлт холбоот улс задраад өөрөө гараад явж байгаа шүү дээ. Яаж чадахгүй болоод Оросын холбооны улс гэдэг ус байгуулагдахаар болж байгаа тийм. Дайн дуусны дараа олон зэвсэгт бүлэглэл тарж ботролгүй бүс нутагтаа үлдсэн байдаг. За зарим нь Пакистан руу орсон. За хилийн докторгүй байдал бол ерөөхдөө байнга гардаг гэсэн. Афганистантай хил залгаа. За өнөөдөр хүртэл одоо асуудал гараад байгаа шүү дээ. Тийм өнөөдөр Афганистан, Пакистан хоёр хоорондоо 1893 онд тогтоосон хилийн маргаанаа одоо болтол шийдээгөө. Тэгээд өнөөдөр дахиад бие биен рүү гална ажигласан байна. За яг ийм асуудлууд бол байдаг гэсэн. За удаан хугацаанд одоо төр засгийн одоо хяналт цол байсан ийм хэсэг байдаг. За энэ хэсэг дээр ерөөхдөө хил орчмын докторгүй байдлууд үүсдэг. Энд нөө терроризмуд бас өөрсдийн үйл ажиллагаа террорист байгууллагууд үйл ажиллагаа явуулах тийм боломжууд бас орж ирсэн. За энэ дээр Тэгрики, Талибан, Пакистан гэдэг зэрэг бүлэглүүд бас бий болж ирсэн байдаг. За энэ болохоор Афганистаны Талибаны хөдөлгөөнтэй холбоотой нөлөөтэй юм байгууллагууд байсан. За Кашмирийн асуудал бас нөгөө талд нь энтэгтэй бас асуудалтай тийм. Энэ бас хятад байна. За Кашмирийн асуудал бол бүр том асуудалтай. Энтэг Пакистаны одонд ерөөс олон 10 жил тусгаар тогтнолоос хойш Кашмирийн асуудал үргэлж байгаа. Одоо ч энэ маргаантай. Газрын зур дээр янз янзаар тэмдэглэсэн байдаг тийм. Газрын зур хаана үйлдвэрлэлээс шалтгаалаад. Зарим зэвсэгт бүлэгэл Кашмирийн маргаантай холбоотойгоор үүсэж бүс нутгийн хурцтул байдлыг нэмэгдүүлсэн. За мэдээж ядуур болон боловсролын тэгш бус байдал буюу одоо хүн амынхын өсөлтийг одоо эдийн засгийн болон боловсрол нь эрүүл мэндэнд гүцэхгүй байгаа ерөөс. Ийм асуудал нэг. Хүн ам өсөд идэг тэн түнгэл хүн ам зориулсан нийгмийн хүртээмжүүд байх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг тийм. За ийм юунууд нь одоо эдийн засгийн хөрөхгүй хүн ам нь маш хурцтай өсч байгаа сүтлэр. За аслагдсан бүсэд ядуур боловсролын хүртээмж муу байдаг нь радикал бүлгүүд үүсэх тэг хөрсөн болсон. За тэгээд шашны хатуу чиглэлийн сургууль тодорхой хэд тулжирсан үзэл одоо түүхэд одоо энэ газруудаас нөлөөлж байгаа гэдэг.
За ингээд иймэрхүү шалтгаануудаар Пакистанд ингээд террорист бүлэглүүд бий болох хөгжихтэй тийм нөхцөл байдлууд бий болсон. Тийм дээрэс нь Пакистанд нэг боловсрал муу радикал бүлгүүд гарч иж байгаа шүү дээ. Тэд нар яадаг вэ? Жижиг тосготуудыг авч жагаад нөгөөд чинь бэлдээд яг л тэнд ажил байхгүй байна. Санхүүгийн орлого байхгүй. Тэднийг бэлдээд одоо энэ төрөө ч юм уу ямар нэг улсууд руу ингээд террорист үйл ажиллагаанд явуулаад гэрийнхэнд ч их мөнгө өгнө гэж худлаа ярьж айгуу хөгтөгдөг. Тэгээ нөгөөд нь очиод нөгөөдгийн дил бэлтгэл манай гэрийнхэн мөнгө өгсөн үлээр одоо өгнө гол тэгээ гэрийнхэн рүү ярихаар нөгөөд нь очих гэдэг ч юм уу те. Иймэрхүү нөө боловсрлоос болж байгаа ийм асуудал бас нэлээд гардаг. За тэгээ Пакистан ийм шалтгаанаар өрхөдөө бас тодорхой хэмжээнд террорист бүлэглүүд бас тэнд оршин тогтдох байх тийм юмнууд байдаг. Тийм учраас Пакистаныг нөө террористууд их байдаг гэдэг ойлголтууд бас их байдаг. За тэгээ өөрөө бол яг эсрэгээр бас терроризмын хохирогч болсон гэж биелжсэн тийм. Сүүлийн 20 жил 7,000 иргэд одоо цэргүүдийн халдлагад бас өртөжсэн. Тэгээ сүүлийн жилүүд засгийн газар зэвсэгэл бүлэглүүдээ одоо эсрэг томоохон үйл ажиллагаа явуулж тэднийг бас арай нэг дарж авах ч юм уу иймэрхүү зүйлүүд бол хийх гэж үзэж байгаа. За тийм учраас өнөөдрийн нэрний учрын шалтгааныг тайлбарлахад бол ийм байна. За баярлалаа заяа. За тэгэхээр Пакистан улсынхаа талаар албан ёсны дата мэдээллийг би танилцуулъя. За албан ёсны нэр нь бол Пакистаны Исламын бүгд найрамдах улс. Түрүүн заяа манд дурдсан нөгөө төр шашин хоёр нь нэг гэсэн үг. Тэгээд Исламын бүгд найрамдах улс гэсэн нэртэй. Нийслэл нь Исламабад шүү дээ. Тий Исламабад. Исламын хот гэсэн үг тийм. Харин тий. Тэгээд хоёр дахьтай дэлхийн хоёр дахь их хүн амтай исламишнтэй хүмүүс байгаа шүү дээ тий. Индонезийн дараа тий. За хүн ам нь бол ойролцоогоор 240 сая 241 сая хоёр хэлтэй албан ёсны хэл нь. За эхний хэл нь бол урду хэл, хоёр дахь хэл нь англи хэл маш өргөн хэрэглэгддэг. За тэгээ хүн амын дийлийг нь мэдээж исламын шашинтай мусульманчууд. Мөнгөнд дэвсгэрт нь Пакистаны рупи. За хэлийн хувьд бол маш сонирхолтой. Нэг 880 гаруй мянган километр квадрат газар нутагтай. Монголын бараг талаас жоох илүү юм уу тий. За тэгээд энэ эдгийг Афганистан, Иран, Хятад хэмээх улсуудтай хэлзалгадаг. За тэгээ газар нутг нь бол маш сонирхолтой санагдсан. Нэг газрын гадаргын хувьд нөгөө одоо экологийн бүс нутгууд те маш сонирхолтой. Хойд хэсгээр өндөр улстай. Дэлхийн хамгийн өндөр 13 15 оргилын 8 нөлөө. Айгүй олон Пакистанд байдаг юм байна. Тэгээ хоёр дахь өндөр оргил K2 бас одоогийн Пакистаны газар нутагт байдаг. Каракрум хоёр гэдэг те. Тийм. За тэгээ гол мөрөн ихтэй эртний иргэншлүүд бий болж исэн Индус мөрөн тий тэр газар нутагтаар байгаа. Тэгээд хүн төрөлхтний түүхэн дэх одоо Египтийн иргэншилтэй Хятадын тэр их мөрний дагуух иргэншлүүдтэй ойролцоо хамгийн ихний иргэншлүүд юу нь бол иргэншлүүдийн нэг болох Мохенжо-Даро болон Хараппагийн иргэншлүүд Индус мөрний одоо айс сав газраар анх үүсэн бий болж исэн. За тэгээ маш боловсронгуй өндөр хөгжилттэй иргэншлүүд байсан гэдэг. Энэ талаар би жоохон байж байгаа дэлгэрэнгүй ярина. За тэгээ цүлт газартай тарын цүл гэжтэй өргөн том цүлтэй. Тэгээд далаар одоо хилтэй Арабын тэнгис рүү. За тэдгэр усгаар аваад гисгээр бол намдор газар нутагтай ер нь өндөр уултай, говь цүлтэй, өргөн удам голтой. Тэгээд мөн далаатай. Одоо байгаль бол ер нь гайхамшигтай газар шүү дээ бол. Тийм байна. За тэгээ одоо би эргээд бүр маш эртний түүх рүү нөрөө. Одоогоос бол 4500 жилийн өмнө Мохенжо-Дарогийн иргэншил гэж. Тэр ихтэй сүүлд олсон 1910-ад оны 20-ад онд археологчид олсон. За Мохенжо-Даро гэдэг нь бол урду хэлээр хэлээд байгаа юм шиг байгаа. Тайлбар нь бол зөвхөн үхэгсний хот. Тэнд нөгөө одоо ойрхон байсан хот тосготын юм өгсөн хүмүүсээ авиж тавьдаг байсан газар юм шиг байгаа. Тэрнээс биш тэр хотыг бол тухайн үед юу гэж нэрлэдэг байсан те. Өөртөө юу гэж нэрлэдэг байсныг нь бол одоохондоо мэдэхгүй. За тэр иргэншил нийтийн он тооллын өмнөх 2500-аас 1900 оны хооронд орж исэн одоо цэцгэлийн хөгжиж исэн гэж археологчид тайлбарлаж байна. За энэ бол одоогийн Пакистаны өмнөд хэсэгт байрладаг. За тэгээд маш юм нарийн одоо маш боловсронгуй зохион байгуулалттай хотуудтай. Энэ бараг л нөгөө хот төлөвлөлтийн хамгийн ихний суурь, хамгийн ихний амжилттай хот төлөвлөлтийн жишээнүүд гэж бараг энэ хотуудыг хэлж болно. За гудамжнууд нь чулуун замтай. Одоо грид буюу юм дөрвөлжин юм одоо хуваалт бүтцтэй. За тэрийг дөрвөлжин гэдэг юм аа. Юу гэдэг вүлээ юм шоон билүү? Тэгээ шоон гэж явах хэрэгтэй. Дөрвөлжин бүтэц зохион байгуулалттай, тоосхон барилгуудтай. Тэгээд хотын ихэнх хэсэг нь маш нарийн төлөвлөгдсөн бөгөөд айлууд, нийтээр цуглах газар, айлын хашаа, тэгээд нийтийн ингээд усан газрууд мөн бохир зайлуулах шугамуд байсан. Тэгэхээр 2000 одоогоос 4500 жилийн өмнө тийм нарийн зохион байгуулалттай хотод амьдардаг байсан их гайхалтай иргэншил болж таарад байна те. За тэгээд бүх байшин нь угаалгын өрөөтэй.
бохир ус зайлуулах хоолойтой, гудамжны доогуур ийм тоосгон хүний гараар хийсэн ийм бохир ус зайлуулах суугуу системүүд маш боловсронгуй системүүдтэй. Тэгээд нийтийн одоо их том усан сантай. Гэхдээ тэр усан сангаа бол археологчид магадгүй тэр усан сан гэхдээ бүр яг одоогийн усан сан шиг бүтцтэй. Ингээд нүхлээд газар руу хийсэн хэрнээ чулуугаар ингээд ханыг нь босгоод нөгөө гаднаас шороо чулуу нэвтрэхгүй дотор байгаа ус тэр хөрс рүү нэвтрэхгүй байдлаар хийсэн тэгээ шаттай. Энийг бол нөгөө шашны зан үйлийн зорилгоор ашигладаг байсан байхаа гэж тайлбарлаж байгаа. Магадгүй нөгөө ариусгах тийм зан үйлийн үед ч юм уу. За тэгээ том ордон харштай, хааны булштай, аврах том одоо сүмтэй. Энэ бол бүр маш боловсронгуй одоо хот болж таарад байгаа. Тэгээд ер нь бол оргил үедээ Мохонжо-дароод магадгүй 40 гаруй мянган хүн тогтмол амьдардаг байсан байхаа гэж байгаа. Тэгэхээр бас 4500 жилийн өмнө 40 мянган хүн амьдарна гэдэг бол маш том баян хот гэсэн үг. За тийм мэдээж ойр орчныхоо нөгөө одоо тэр үед бол бид нар Месопотамиг ярьж байна шүү дээ. Тэгээ Ефрат мөрний те хооронд дотор айлсавд үүсэж байгаа эрдэнэ иргэншлүүд тэднэртэй худалдаа наймаа хийдэг байсан гэсэн тийм археологийн олдрууд болддог. Тэгээ одоо бол ЮНЕСКОгийн соёлын өвд багтцсан тийм гайхалтай байгууламж байна. За тэгээ дараагийн иргэншил нь бол Хараппагийн эртний хот гэж олдсон. Мөн 1920-ад онд археологчид нээсэн. Мөн Мохонжо-дароотой ерөн зэрэгцэн манай эртний өмнөх 2600-аас 1900-аад оны хооронд те цэцэглэн хөгжижсэн хот байх гэдэг. За мөн Мохонжо-дароотой маш адилхан яг нөгөө юм грид те одоо шоон бүтцтэй. Чулуун тоосгон барилгуудтай маш боловсронгуй ус зайлуулах, бохир зайлуулах системтэй. Тэгээ байшингууд нь дотроо худагтай. Гэрээсээ гаралгүйгээр ундныхоо усыг авах болон бохироо зайлуулах тийм боловсронгуй бүтээн байгуулалттай байсан гэж байна. За тэгээд энэ хотод бол магадгүй 20-30 мянган хүн суран амьдардаг байсан байх гэж одоо таамаглаж байгаа. За тэд бол газар тариалан эрхэлдэг, мал малтай гар урлийдэг, худалдаа арилжаа хийдэг байсан. Тэд улаан буудаа 10-аа тариалдаг байсан зэрэг археологийн олдруудаар бол олдоод батлагдаад байгаа. Мөн тэд нөгөө эртний Месопотамтай мөн худалдаа арилжааны одоо харилцаатай байсан. Тэд үнд чулуу, зис, гоёл чимгэллийг арилжаалж худалдаалдаг байсан. Тэгээд Мохонжо-дароогийн иргэншлээс нэг ялгаатай зүйл нь Хараппагаас маш олон ийм тамга бичгтэй ийм жижиг ийм хавтангууд олдсон байна. Харамсалтай нь одоогоор энийг нөгөө учрыг тайлж, уншиж сураагүй байгаа. Нэг өдөр бас сурах байх. Тийм учраас яг энэ иргэшлийн одоо нууц нь энэ бүтээн байгуул боловсронгуй байдал хөгжлийн нууц нь юундаа байсныг мөн юунаас болоод мөкснийг нь хинч одоо тайлж чадаагүй байгаа. Гэхдээ яг энэ хоёр нэг Мохонжо-дараагийнх болон Хараппагийн иргэншлүүд ер нь бол нийтийн он тоолын өмнөх 1900 онд ер нь бол ингэж тэр үеэс устж те одоо хумигдаж үгүй болсон гэж үзэж байгаа. Тэгээд одоогоор бол тайлбарлаж байгаа шалтгаанууд нь бол магадгүй уур амьсгалын өөрчлөлт байж болно. Учир нь нөгөө голын айс авдаагүй үржил шимтэй газар нутагт суурин мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлэх боломжтой газруудад байрлаж байсан бол уур амьсгалын өөрчлөлтөөс болоод одоо тэг голын садаргаа урсацтай татарсан хүн амьдрах боломжгүй болсон байж болно. Тэгээд мөн худалдаа арилжааных нь одоо тэг урсгал буураад ирэхин цагт эсвэл халбар төвчин гарсан байх ч гэсэн ер нь бол тайлбарууд байгаа. Нийт одоогоор бол бидэнд ингээ нууцаа тайлаагүй байгаа. Маш эртний 4500 4000 жилийн түүхтэй маш боловсронгуй хотын зохион байгуулалттай иргэншлүүд энэ газар нутаг дээр байдаг байсан байх нэ. За тэгээд Пакистан эртний түүхээс гадна манай монголчууд холбоотой байдаг тийм. За манай Чингис хаан бол яг Пакистан руу өөрөө ороогүй. Гэхдээ нөгөө Жалал-ад-Дин маань зүхтаад Инд мөрөн рүү. Яг англиар бол Инд үсгэж ярьсан, монголчууд бол Инд мөрөн гэж боддог тийм. Инд мөрөн рүү орж исэн. За дараа нь тэгээд цагаатаа улсын хүмүүс Пакистан руу орж исэн. Энтэг рүү орохоос гүүр болж исэн тийм. Дараа нь манай Монголын эзэнт гүрэн энтгийг 300 жил захирсан. Тэгэхэд Пакистаныг бас давхар захирж байгаа. Та Монголтой холбоотой түүх нэмд энтэг Пакистантай ингээд уулзаар Монголын түүхийг нус төвч айгуу сайн мэдээ шалтгаанаас юм бэл. Хичээлдээ үздэг. Яг бол монголчууд тийшээ орж исэн, эзэлж исэн. Тийм учраас айгуу сайн мэддэм бэл. Хүүхдүүд байна. За Монголын эзэнт гүрэн ярьлаа тийм. Монголын эзэнт гүрэн бол нөгөө исламын шашинтай эзэнт гүрэн байсан. Яг хэдийгээр тухайн газар нутаг тэр үед бол одоогийн нөгөө Пакистанаас энтхэг улс гэсэн ойлголт байхгүй. Улс төрийн хил байхгүй шүү дээ. Тэр бүс нутагт манай эртний 8 дугаар зуунаас ер нь бол исламын шашин, исламын нөлөө бий болж ирсэн юм байна. За тэгээд мэдээж нөгөө одоо бид нар зүгээр газрын зураг дээр харахад бол нөгөө талд нь Иран байгаа. Тэгэхээр эртний Персүүд, Месопотамуудтай ер нь бол бие биенийг эдлэн түрэмгийлэлтэй ер нь бол тиймэрхүү нэг тийм харилцаатай байсан. Тэгээд нөгөө 8 дугаар зуунаас исламын шашин ороод ирэхээр ер нь бол тэгээд исламын шашин одоогийн одоо Пакистанд энтгэгдтэй төгсөн шалтгаан нь Монголын эзэнт гүрэн гинэ.
Монголын эзэнт гүрэн төр барьж исэн. Өөрсдөө исламын шашинтай байсан болохоор эндхийн хойд хэсгээр одоогийн Пакистанаар ер нь бол нийтгүү амынх нь дийлэнх нь исламын шашинтай болсон. Түүнтэй холбоотойгоор нөгөө урд үе хэлнэ. Урд үе хэл бол маш сүлд бий болсон хэл юм байна. Тийм олон мянган жилийн түүх байхгүй яг л энэ үед бий болсон. Тэгээд урд үе хэл чинь нөгөө исламын шашинтай одоо Монголын эзэнт гүрний хувьд бол эрх мэдэлтэй хүмүүс, шашныхан одоо аливаа газар нутгийн одоо хаад идэгтэй эзэн ноён ч юм уу захиргааны бичиг хэрэг захиргааны хүмүүс ярьдаг байсан болохоор тухайн үед бол ер нь бол их стейцийн арай дээд хүмүүсийн хэл гэж урд үе хэлийг ойлгодог байсан байлээ. За тэгээд урд үе хэлийг болохоор би нөө орд гэдэг үг гэж уншиж байсан. Тийм би хэлнийхэн талаар баг зэрэг харлаа. Тэгсэн чинь одоо түрэг угсааны орд уу буюу цэргийн хуаран одоо олон цэрэгт суурдаг газар лагер гэсэн агуулгатай ингэнэ. Учир нь яг дундад зууны үеийн хинхий хойд хэсэг одоогийн дээлийн орчимд бол маш олон үндэстэн тэгээд цэрэг армийнхан худалдаач захиргааны хүмүүс цуглардаг юм метрополитен газар байж. Тэгээ энд Түрэг, Перс, Төв Азийн эндхийн араб гаралтай хүмүүс ажиллаж амьдардаг. Худалдаа арилжаа эрхэлдэг, бизнес эрхэлдэг байж гин. Тэгээд энэ үед нөгөө энэ олон хэлтэй, олон соёлтой нэг газар сугалцсан хүмүүс чинь бие биенээ ойлгохын тулд олон хэлний холимог бий болсон нь орд үе хэл буюу хуарангийн хэл. Орд одоо орд гэсэн үг байгаа байхгүй тийм. Бид нар бас орд гэж ярьдаг тийм. За тэгээд бас нөгөө яг хуу хинду хэлнээс ялгаатай зүйл нь хэлээтэй яг хуу дийлэнх нөгөө исламын шашинтай хүмүүс нь хэрэгэлдэг байсан. За тэгээд Монголын эзэнт гүрэнд бол нэг стейцийн хэл тэгээд одоо дээгүүр зэндатай хүмүүсийн гарал усаа дээгүүр өндөр хүмүүсийн хэл байсан гэдгээс гадна юу юм бэ? Бичиг нь араб перс хэлтэй илүү ойролцоо. Гэтэл нөгөө одоо хэрэгжилж байгаа цагаан толгой нь хинду хэлчин бол өөр. Хинду хэлнээсээ түүгээрээ ялгагддаг. Тэгээд яг хоорондоо ер нь бол харьцангуй бие биенээ бас нэг ойлгоод идэг юм шиг байлаа. За чи нэг British Raj яриад тэгээд ивент ч танилцуулчаад би дараагийн нэг гой сэдв рүү орё гэж бодож байна. За тэгээ Монголын эзэнт гүрэн ер нь бол ингээд сулраад ирэхин цагт Англи тухайн газар нутг руу орсон. Анх бол нөгөө East India буюу компаниар бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж тэр бүс нутг руу орсон. За тэгээд 1750-ад онд гэсэн үг шүү дээ. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр ороод 100 жил ер нь бол улс төрийн биш зөвхөн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн юм байна. Одоо тэр газар нутгийг эрхшиж ирсэн гэсэн үг. Тэгээд 1857 онд ер нь бол East India компаниг татан булгаад British Raj буюу бүр Английн шууд Английн хааны эрхшээл газар нутаг Английн газар нутаг колони болж зарласан. Тийм учиртай юм байна. За тэгээд 1947 онд ч ер нь бол British Raj-аас хойш нэг 98 жилийн дараа гэж байгаа. Тэрнээс өмнө нэг 100 гад жилдээ East India компаниар байсан. Тэр хугацаанд яг мэдээж хийсэн тийм одоо өсрөнгөө хөгжил авчирсан зүйлүүд бол мэдээж байгаа. British Raj үед бол төмөр зам байгуулагдсан. Дэд бүтцүүд байгуулагдсан. Засаг захиргааны бүтц нэгжүүд бий болсон ч гэдэг юм уу те. Маш олон зүйлүүд байгуулагдсан. Хэдийгээр одоо колоничлын доорч байгаа өөрсдийнх нь эд баялаг бүх хөдөлмөрийг л те гадагшаа гаргаж яж гисэн сайн босон зүйл байгаа. Бас нэг зүйл нь англи хэлийг нөгөө засаг захиргаа бичиг хэргийн хэмжээнд нийтээр ашиглаж эхэлсэн. Тийм болохоор өнөөдөр пакистанчууд энэ хөгөөд англиар маш сайн ярьдаг шалтгаан нь бас тэр юм. Дэлхийн хамгийн мундаг төлөвчүүд бас тэндээс гарч байгаа тийм. За тэгээд нэг 98 жил те British Raj байсан. Та нар сонирхол Rashtrapati Bhavan гэж дээлэд байдаг. Одоо эндхийн засаг захиргааны төр ордон байгаа. За тэр ордонг бол Английн колони архитектурын оройн дээд охин гэж нэрлэдэг. Одоо колони архитектур гэдэг колонигаа улсуудаа одоо өөрсдийн барилга ордонгой барихтаа яг Лондонд байгаа юм шиг ч юм уу Кенсингтон Паласчиг цагуураар барихгүй тухайн газар нутгийн уур амьсгал материал тухайн газар нутгийнхаа архитектурын соёлтой өөрийн соёлоо ингээ уус хадны гоё фьюжнтэй холимог байдлаар барина шүү дээ. Гэтэл тэгээд нэг колони архитектур гэж өөрөө нэг гоё дэг бий болоод байгаа тий. Гэтэл Английн колони архитектурын оройн дээд одоо ихвэл Rashtrapati Bhavan гэж нэрлэдэг. Тэгээ Английн одоо British Raj-ын тий сүүлийн Viceroy буюу одоо нөгөө хааны өмнөөс тэнд одоо төр ирж байгаа хүнд зориулж барьсан ордон боловч харамсалтай нь тэр яг ашиглалтанд ороогүй байжгаад 1947 онд British Raj унаад засгийн эрхийг одоо нутгийн иргэдэнд буцааж өгөөд тэгээ тэр нь энэхийн төрийн ордон болсон. Тэр бол гайхалтай архитектурын бүтээл. Тэрийг сонирхож заавал үзээрэй гэж хэлмээр байна. За дэлхийн 2 дугаар дайны дараа Англи өөрөө эдийн засгийн хувьд, нийгмийн эдийн засгийн хувьд
туйлдсан, сулдсан. Тэгэхээр тэр хол байгаа колониг удирдах чадваргүй болж гэлсэн. Тэгээд ер нь бол төрийн эрхийг те одоо эндхийг гэж тусгаар ус байх хэрэгтэй юм байна. Өөрсдөд нь өгөө гэдэг тийм бодол санаа ер нь бол дэлхийн 2 дугаар дайнаас ч гэсэн ер нь бол эхэлсэн гэж байгаа. Ягаад тэгэхээр орон нутгийн нөгөө бослого, үндэстний шашин хоорондын зөрчилдөөн маш хурцтмал болж эхэлж байсан. Гэтэл энэ бүгдийг яах ёстой вэ гэхээр нөгөө British Raj нөгөө захирж байгаа англичууд нь тэрийг одоо зохицуулах болно доо. Тэрийг зохицуулах санхүү мөнгө одоо чадвар цаг огт байгаагүй. Дийлхэ байсан гэсэн. Дийлхэ байсан. Тэгэхээр нөгөө шашин хоорондын зөрчилбөр маш их болж байсан. Тэр нь бол нөгөө исламын шашин, хинду шашинтай. Одоо хинду шашинтай энтгэгүүд исламын шашинтай одоо энтгэгүүд л гэж хэлээ л да. Одоогоор бол хоорондоо маш их зөрчлөөд маш их хэмжээний харгислал үлдчихсэн. Энэ асуудлыг ер нь бол дотор асуудалтай болоод байгааг нь анзаарч ирсэн. Гэхдээ яг Брит одоо Английн засгийн газар бол маш шүүмжэлт юм байлээ. Маш их харгислал хэдэн сая хүн өссөн. Гэтэл энийг ер нь бол урьдчилан харах тий одоо 20 охирлын багасгах арга хэмжээ хийж авч болохгүй байсан. Гэтэл эднийх нөө гарч явж байгаа болохоор тий энэ хүмүүст юу болох нь энэ хүмүүсийн хувь заяа бидэнд хамаагүй гэсэн байдлаар гарч явсан гэж үздэг юм байна. Тий одоо нөө Испани колониуд 1800 оны ихээр бүүндөр нөө колониос гарсан шүү дээ. Тэрнтэй адилхан Англи, Францын колониуд дэлхийн 2 дугаар дайны дараа колониос гараад дэлхийд дээр маш олон улс байгуулагдсан шүү дээ дэлхийн 2 дугаар дайны дараа тий. За тэгээ тэр үед ер нь бол ингээд одоо 1947 онд гэсэн үг шүү дээ тий. Одоо Британи бол гарч байгаа. Гарахтаа тэгээ тухайн үед нь хоёр улс төрийн нэгдэл бий болсон байсан. Энтгэгт өөрөө дотроос нэг нь бол нөгөө одоо энтгэгүүд одоо хинду шашинтнууд тэгээд тэргүүлсэн тэр лигийнх нэрийг мартчихлаа. National Congress гэж байгуулсан улс нийт ард түмэн дундаа сонгуул явуулж л дээ. Нөгөөх нь нөгөө Исламын лиг ч үлээ гэдэг нэг тийм нэртэй. Тэр нь бол одоо Исламын шашинтай энтгэгүүдийг төлөөлж байгаа гэсэн. Тэгээ сонгуул явуулсан чинь 700 эдэн суудлаас 600 эдийг нь хинду шашинтнууд аваад 106-г нь ерөөсөө Исламын шашинтан одоо төлөөлөгч сонгогдсон байж л дээ. Тэгээ энэ нь тухайн үед бол нийтгүй амынхан 70% хинду шашинтай 30% нь Исламын шашинтай байсан гэж байгаа. Тэгээд эдний нэг хүн байсан тий Мухаммед Али Жина гэдэг. Энэ одоо лалын шашинтнуудыг ер нь Исламын шашинтнуудыг нь тусгаар улс болгоход маш их хувь нэмэр оруулсан. Одоогийн ер нь бол Пакистан улсын үндэсний эцэг гэж үздэг. Тэр одоо British Raj-д зүтгэдэг байсан боловсралтай Лондонд хуулиар хуульчаар ажиллаж байсан тийм хүн байгаа. Маш өндөр боловсралтай шүү дээ. Тэгэхээр энэний өмнө бас нэг хүн байсан. Энэ хүнийг чиглүүлж Лондонгоос ирээд чи энд ирэх хэрэгтэй байна гэд. Энэ хүн маань ийм лиг байгуулсан байсан. Тэр Исламын шашинтай одоо энтгэгүүдийн лиг ч юм уу те. Нөгөө одоо British Raj ингээд яваад өгөхөд Исламын шашинтай хүмүүсийн эрх ашиг хамгаалагдахгүй байна. Бид нэр соёл эрх ашигтай өөрийн эрхийг те хамгаалахын боломж одоо бий болохгүй. Одоо дийлэнх олон холоод байгаа хинду шашинтнуудад дарагдах юм байна. Бидний дуу хоолой байхгүй болох юм а гэсэн айдас байсан учраас ер нь бол айгүй улс төрийн тийм те ухаантай одоо тийм нүүдлүүд хийж чадсан. Тэрний гавьяанд 1947 онд Англи энтгэгээс гарахад хоёр улс байгуулагдсан. Пакистан, Исламын шашинтай одоо энтгэгүүдийн улс, нөгөөх нь Индия буюу дийлэнх олонх нь хинду шашинтай. Гэхдээ тэр нь нэр манайхаа энтгэг дотор маш олон хил байгаа, маш олон шашин байгаа, хэдэн зуун шашин байгаа, хэдэн зуун өөр төрлийн хүмүүс байгаа. Тэгэхээр тэрийг бол яг шууд тэгж ойлгож болохгүй. Одоогийн Пакистан ерөөд нь тайлбарж өгч байгаа шүү дээ. Хинду шашинтай хүмүүс ч байгаа, буддын шашинтай хүмүүс ч байгаа, янз бүр христийн шашинтай ч хүмүүс байдаг шүү дээ. Зөндөө Жайнизм, манизм гэсэн. Том гол. Тэг ер нь бол энэ улс байгуулагдсан шалтгаан нь тэр. За тэгээд нөө Пакистан явандаа салаад бас бөө юм болж байгаа Тийм тийм. Пакистан Бангладеш нь тийм. Пакистан нөгөө энтгэгээс салахта тусгаар улс болохтой West Пакистаны буюу одоогийн бидний ярьж байгаа Пакистан, Баруун Пакистан, East Пакистан буюу одоогийн Бангладеш гэсэн улсаар ягаад гэхээр тэнд маш олон нөгөө Исламын шашинтай хүн байсан. Тэгээ энэ бас улсуудын хоорондох тэр одоогийн тэр мөргөлдөөн зөрчилдөөн байгаад байдаг шалтгаан нь 1947 онд тусгаар улс суулж нөгөө British Raj гарахтаа энэ улсуудын улс төрийн хөлийг тодорхой огт зураагүй юм байна. Зүгээр л нөгөө за энэ хавьд Исламын шашинтай хүмүүсийг амьдардаг да дийлэнх нь байдаг. Энэ хавьд хинду шашинтай хүмүүс дийлэнх нь амьдардаг да гэд ерөнхий байснаас биш хэл улс төрийн хөлийг нарийн тогтоогоогүй болохоор хоорондоо маш их зөрчилдөөн байл. За тэгэхээр дараа нь Зүүн Пакистаны геноцид гэдэг амар юм болсон тий. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийн ивент итгэжээ дурдчихъя. За манай нэвтрүүлгээ бүтэн жилийн турш ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани ивент итгэдэг. За MMS нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг ба нарны эрчим хүчний системээр дамжуулан айлуурх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. За та одоо алсагдмал зайтай газар, төвийн эрчим хүчгүй газар те үйл ажиллагаа явуулах, мал аж ахуй эрхлэх, фермийн үйл ажиллагаа эрхлэх ч юм уу те үйлдвэрлэл явуулах
үйлдвэрлэл явуулах болон өөрсдөө ч гэсэн амьдарч болно шүү дээ тий. Ийм газартай эрчим хүчийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэхээр байгаль дээлтэй сэргийгдэх эрчим хүчнээр нарны цахилгаан эрчим хүчээр шийдвэрлэх бүрэн боломжтой. За тэгээ Genco Solar компани маань дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн Монголд төлөөлөгч юм байгаа. За тэр нь Genco Solar байна. Өсшөө бас сар нөгөө юу ч байсан хавтангууд хүртэл байд нөгөө салхин сэнснүүд хүртэл байт юм байлаа. Hopewind, Genco Solar болон Exolus гэдэг дэлхийн тэргүүлэгч сэргийгдэх эрчим хүчний технологи үйлдвэрлэгчдийн Монгол дахь аль бие усны төлөөлөгч дистрибьютор бөгөөд мэрэгжлийн хамт олон таны одоо хэрэгцээг одоо бүрэн хангахуйц нарны эрчим хүчний системийг танд суйрлуулан өгөх бүрэн чадвартай тийм хамт олон байна. За тэгээд өнөөдрийн ивент идэвхжтэй баярлалаа. За MMS хамт олондоо баярлалаа. За би спортын маш гоё сонирхолтой төгөрч гэж заяа. Маш гоё сонирхолтой. За эхнийх нь Пакистаны Сиалкот гэдэг хот байгаа. Энэ хот дэлхийн хөл бөмбөгийн бөмбөгний 70% үйлдвэрлэдэг. Тийм ээ. 70% үйлдвэрлэдэг. 1.6 сая хүн амтай хот. За тэгээд энэ Пакистаны эдийн засагт асар том нөлөө үзүүлдэг. Тус хот жилд 2.5 тэрбум гаруй Америк долларыг экспортлоод Пакистаны эдийн засгийн 10% эзэлдэг. Хөл бөмбөгийн бөмбөгийг одоо гаргадаг гэсэн үг тийм. За тэгээд 2014, 18, 2022 сүүлийн дэлхийн аваргын бөмбөгүүдийг бас Пакистан төлөвлөсөн. За жилд ойролцоогоор 40-60 сая хөл бөмбөгийн бөмбөгийг үйлдвэрлэдэг. За зарим жил буюу дэлхийн аваргатай жилүүд нь бол 60 саяас илүү гардаг. За 2021-с 2022 оны жилд бол 43 сая бөмбөг үйлдвэрсэн тоо байдаг. За тэгээд энэ Сиалка дот нь эдийн засгийн хувьд маш их хэрэгэлтэй болж гисэн. Бөмбөг, спортын одоо хувьд сэргэлэл гэдэг ч юм уу те. За ингээд ингэвэл энэ хотод онгоцны буудал хэрэгтэй болсон учраас Сиалкатын бизнес эрхлэгчид өөртөө санхүүжуулаад олон улсын онгоцны буудал ирсэн байдаг. Пакистаны хувийн ганцхан онгоцны буудал нь энэ байдаг. 2007 онд байх болсон. За шийдвэл Лахор хот руу 100 км нөө бөмбөгөө зөөгөөд ч юм уу бараагаа зөөгөө тэндээс ингээд онгоцон суулгах тасар их зардал логистик асуудал байдаг учраас энийг шийдсэн дээр юм байна тэгээд энэ Сиалка дот өөрөө олон улсын онгоцны бодолтой ингээд болоод за тэгээд эдийн засгийн хувьд бол айгүй тийм давуу талтай болж гисэн тийм. За мэдээж экспортод бол чинь зөвхөн хөл бөмбөгийн бөмбөгөөс одны спортын хэрэгсэл, мэс заслын багаж арьсан бүтээгдэхүүн гэх зөндөө олон юмуд гаргаж орж ирдэг олон зүйл ингээд одоо экспортыг нэгтгэж байгаа бөмбөгийг дагаад гарч байгаа ш. Тэнгүүтээ энэ хотын маш олон экспортын бүтээл дэлхийд гарахад бас гүүр болж гисэн тийм. За ингээд дэлхий рүү гардаг болсон. За тэгээд нэг сонирхолтой юм ба. За яагаад Пакистанд Сиалкотод хөл бөмбөгийн бөмбөг хийдэг нь болчоо. Харин тийм. Сонирн богоц. За энэ бол айгүй сансаргүй ихсэн мэдэг. 100 гаруй жилийн өмнө заяа. Хөл бөмбөг гэдэг спорт 1863 онд британчууд дөрмийг бий болгоод за тэгээд өөртөө колони нэгт учраас колони улсуудаа хөл бөмбөг ингээд түгээд заяа. Тэгээд хөл бөмбөгийн дөрмийн ном гэж байгаа шүү дээ. Энэ дөрмийн ном дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн номнуудын нэг гэж авдаг. Одоо би биш. Яагаад тэгэхээр тухайн үед ингээд дөрм гэж байхгүй спорт гэдэг чинь өөрөө түгхэд айгүй амархан байдаг. Тэгээд энэ хаалга тавиад ингээд тоглодог дөрмийн заагаад ч дэлхийн нийтээр маш хурдан сурч идэв. Тийм учраас хөл бөмбөгийн дөрмийн номыг дэлхийд хамгийн хурдан практикаар даяарчлагдсан зүйл гэж үздэг. Маш хурдан даяарчлагдсан. Энийг британчууд хэлсэн дээ. За ингээд хөл бөмбөгийн түүхээр ярих бол зөндөө юм ярих. Зүр орхичээ те. За тэгээд ягаад бөмбөг хийдэг болсон байх чинь 1890 онд Английн цэргүүд хөл бөмбөгийн бөмбөгөөр тоглоснууд нь урагдсан. Тухайч бөмбөгийн үйлдвэрлэж байгаа байхгүй шүү дээ тийм. Урагдсан. Тэгээд тэр бөмбөгийг хотын арьс ширний дархан засч өгсөн юм байна. Сиалкатод түүхэндээ энэ арьсны юугаар идлэр айгу алдартай байна л да. Урлаачтай. Тэгээ урлаачтай алдартай. За тэгээд тэр дархан бөмбөгийг маш сайн одоо ингэж хийж өгсөн одоо. Ахаад туулбарлаж хийхдээ айгу сайн хийж өгсөн. За тэнгууд нөхдүүд яг бөмбөг хийлгдэг болсон шүү дээ англичууд. За нөгөө төтөрч очиж бөмбөг хийлгэсэн. Тэгээд арьс боловсруулах үйлдвэрээс гадна гараар савын тэгээ спортын хэрэгсэл хийж сурч эхэлсэн баг. Энэ ур чадвар нь тэнд байсан. За ингээд хөл бөмбөгийн бөмбөгийг уламжлалт байдлаар гараар оёод тэгээ энийг хамгийн гол нь түн бодлого Сиалка дотын мянган ажилтны нэрлийг хийдэг болж гисэн шүү дээ. Яг л эрдэнэ их байна шүү дээ. Хөл бөмбөг тоглож байгаа ийм их хуамтай. За ингээд энд ингээд юу байгаа гэсэн бөмбөг хийгээд юм бол том компаниуд ингээд яваандаа яг хөө олон жилийн дараа захиалж гисэн Nike, Adidas, Puma гэдэг ч юм уу те. За ингээд хөл бөмбөг хийх юм соёл энэ хотод ингээд маш хурдан тогтцсон. За тэнгууд л дэлхийн том компаниуд яг хөө энэ үйлдвэрээ байгуулах нь хамгийн ашигтай бол таарсан. Хөл бөмбөгийн бөмбөгч 1986 оноос силикон 100% силикон болж гисэн байхгүй. Тэрнээс өмнө дандаа арьсаар идэг. Одоо арьс биш юм уу? Одоо арьс биш. Арьс ч юм болохоор юу юм болохоор бороо мороотой чигтэй болохоор хүндэрчдэг байхгүй. Тэгээ дөнгөж силикон бөмбөгч өндөрөхгүй.
Тэгээд 86 оны дэлхийн аваргаас 100% силикон бөмбөгт болж байгаа байхгүй одоо. Тэгээд тэрнээс өмнө бүх юмыг ярьсаар идэгсэн. За тийм учраас Пакистан улс энэ соёлыг хадгалж авч үлдээд тэгээд тэрнээс хойш ингээд бөмбөг идэг дэлхийн хамгийн том ингээд үйлдвэрэнд гарч ирсэн. За дээрээс сонирхолтой энэ анх ихлэ арьсаар уг нь хийдэг байж байгаа. Арьсаа болсон ч гэсэн бид нар угийн л бөмбөг хийдэггээд одоо тий силиконоор үйлдвэрлэдэг юм байна тий. Одоо силикон гэж би буруу синтетик байхгүй. Синтетик би силикон гэж буруу ярьчлаас. Юу синтетик үл юу гэдээ орж синтетик материалаар хийдэг. Арьс ерөөсөө ордог байхгүй. Тэгжээч нөгөө бөмбөг нь илүү гой тоглоход гой болсон хөнгөн болсон. Арьсан бөмбөг бол хэцүү шүү дээ. Толгой молоороо мөргүүл боротод бол өвдөн толгой хөдөлж чинь тэр чинь хүнд өдөө багадаа тоглож байсан. За спортын нэг гайхалтай түүхэн энэ. За нөгөө нэг гайхалтай түүхэн Пакистан улс дэлхий дээр хөл бөмбөг гэдэг спорт хамгийн одоо төгөөмөл спорт нь биш маш цөөх улс нэг. Нэг нь манай Монгол шүү дээ тий. За цөөх улсуудын нэг нь Пакистан. Пакистаны үндэсний спорт юу вэ? Крикет. За хүн болгонд хэрэгжилдэг. Уучлаарай. Зүлэгний хоккей. Филд хоккей гэж нэрлэдэг тий. Хүн болгон крикет гэж боддог. За крикетээр бол Пакистан алдартай. Алдартай спорт нөхгүй. Тэгтээ зүлэгний хоккей энэ улсад хамгийн их одоо хөгжсөн улс. Пакистан олимпийн наадамд 4 алтан медаль, 3000 медаль, 4 хүрэлтэн медаль хүрсэн. Эхний 3 алтын зүлэгний хоккейгээр авч ирсэн. Алтан үе гэж байсан Пакистаны. 50-аад он, 60-аад он, 70-аад он гэдээ бүр дэлхийд шуурж ирсэн. За сүүлд бол байхгүй болсон. 1992 онд хүрэлтэн медаль авсан сошиал өргөдөө Пакистан улс олимпийн наадамд медаль авч чадахгүй жаа. Сүүлийн 3 дөр бүр орж ирэхэж авч чадгаа байсан. Зүлэгний хоккей ингээд унсан гэсэн үг тийм. За Пакистаны би нэг өөр нэг спорт юуныг одоо ярих гэж байна. Энэ хүн ямар хүн бэ гэхээр 1992 оны олимпийн наадмаас хойш Пакистан улс медаль авах гэсэн. Дээрээс нь алтан медаль хамгийн сүүлд 84 онд авсан байсан. Гэтэл Аршад Надим гэж жад чидэлтийн тамирчин 2020 оны Токио олимпийн наадам дээр Пакистан улсад алтан медалийг авчирч дэлхийн рекордыг тогтоосон. Ийм амжилтаар гарсан. Энэ хүн маш сонирхолтой төвхтэй. За яагаад гэх юм бол энэ хүн зүгээр нэг жижигхэн тосхны хүн байсан. Тэгвэл энэ хүүхэд байхасаа үнэхээр супер авьяаст. Нөө спортын нэг тийм маш авьяастай хүн гэдэг шүү дээ. Бүх төрлийн спортоор хичээл амжилт гаргадаг. Крикет, одоо энэ зүлэгний хоккей, жад чидэлт, хөл бөмбөг. Аливаар нь ч тогоос энэ хүн амжилт гаргаж дийм байсан. Крикет их дуртай байсан. За тэгээд энэ хүн ингээд жад чидэлтийн тэмцээнд ч юм ингээд авьяас нь орох гэсэн чинь жад үнэтэй байдаг. За 800-аас $1000 байдаг ч юм уу тий. За тэгээд засгийн газар тусалдаггүй, спорт хороод нь тусалдаггүйсэн. За Надимийн гэр бүл өрөөс мөнгө байхгүй олон хүүхдтэй айлын нэг байсан. За ингээд найзууд нь тусахны бизнес эрхлэгч нар багш нар гэл мөнгө цуглуулад нөхөр жад авч өгнө. Жадаараа бэлтгэлээ. Заримдаа тэр хуучин эвдэрхий жадаар бэлтгэлээ. Нэг л жадтай. Тэгээд тосхныхын талбай дээр бэлтгэлийн жад чидэлтийн цэнгэлдэг байхгүй, спортын байгууламж ерөөсөй байхгүй. Тийм учраас тарилангийн талбай дээр сургуулийн хашаанд тоосон газруудаар бэлтгэлийн. Заримдаа тосхныхын дүнд тусалж талбайг нь цэвэрлж өгөөд жад чидүүлдэг гэсэн. Тий, одоо хэдэн метр шидсэн байд юм мэдэн шүү дээ. За ингээд нөхөр ингээ явсараад олимпийн наадамд оролцох хэрэг авч байгаа. Мөнгө байдгүй. Эвч. Жадны ч мөнгө байгаа юм чи хэцүү шүү дээ. За ингээд аялын зардал, тоног төхөөрөмж, имчилгээний зардал ямар ч мөнгө байхгүй. За ингээд энэ үдний ясан бэхлээр ахаал орон нутгийн хүмүүс, бизнесмэнүүд нутгийн захиргаа дээр жижиг ингээд мөнгөөр хандив цуглуулж хагаад түүнийг олимпиад явуулсан байдаг. За ингээд олимпиад бол төрүүлсэн. 2024 оны олимпиад төрүүлсэн шүү. Би сая 20 он гэсэн тий. 24 оны олимпиад төрүүлсэн. За төрүүлсийн дараа тосхноороо баярлаад гудамжинд баяр игээд Пакистаны талбай намруулад ядуу тосхоноос төрсэн анхны дэлхийн аварга гэдэг түүнийг бол маш их магтажсэн. За олимпиад төрөхийн тулд мэдээж зөндөө олон зүйл болж байсан. За бүр жишээлбэл жад нь хугарч исэн тохиол байгаа. Жишээлбэл олимпиад орох юм 2023-аас 24 оны төрөлд ганцхан мэрэгжлийн жад байсан. Тэр нь ингээд хугарцсан. Олон жил хэрэгэлсэн байсан. Тэгээ бэлтгэлийн үеэр хэмцүүчээрс яагаа мэддэг. Тэгээ тамирчин бүр өөрийнх нь жадандаа тасцсан байдаг. Жадны жин тэнцвэр уян хатан байдал маш чухал байдаг. Тэгээ чи 90 м шидэж байгаа ш төсөөлөнгөө байхгүй 90 м ч юм амар ол ш тэндээс тоо. Сүхбаатарын талбай нэг талаас нөгөө тал руу за худалч хүнд те жад шидэнд чинь тэр чин зүгээр чулуу шидгээд ямар үлээ те жад штэ. За худалч хүнд хэлж байгаа ш би одоо талбайг нь одоо яахгүй бараг 100 м-ийн цаа чи хол өгдөг байхгүй хөнгөс. Тэг 90 м байхгүй маш бол те. За ингээ жад авахгүй өөрчлөлтөд хэцүү байсан. Тэгээ жад бол мэдээж багадаа $800 ядуу тосхны өмнө асар их мөнгө байхгүй. Тэгээд мэрэгжлийн жаданд тусгай карбон болон ган хааш, аэродинамикийн тэнцвэр, олон улсын стандарт маш олон юмыг одоо агуулж идэг. За ингээд 800-1500 одоо долларын үнэтэй жадыг авахт нь Пакистаны спорт боо засгийн газар ивент итгэгч нар бол
туслаагүйсэн. Жад хэрэгтэй гэд хандсан. Тэгээд бүр хэлсэн баг. Би олон улсын тэмцээнд оролцоод надад жад хэрэгтэй байна. Би жадчдаг жад байхгүй нэгэд хэлсэн байдаг. За ингээд Пакистаны спортын байгууллагууд болон зарим ивент түүний ингээд өмнөх Азийн тэмцээн мэмчэнд орсон амжилтууд нь харж жад авч гисэн байна. Шинэ жад авч гисэн. За нэг жадтай. Жадтай болоод ингээд бэлтгэл хийсэн. За тэгээд тэрнээс өмнө 2023 дэлхийн аварга мөнгөн медаль авсан нөхөр. Мөнгөн медаль авсан. Дэлхийн аваргаас амар угаас. Пакистанаас. За ингээд 2024 онд Олимпийн аварга авахдаа 92 м 97 сантиметр шидэж Олимпийн рекордыг тогтоосон. Тосхны хүү ганц жадтай ч дэлхийн аварга бол чаднаа гэдэг түүний юу гэдэг одоо тийм. Одоо үг гэдэг те. За тэгээ жад нь ойролцоогоор тэр хол нисгэд 6-7 секунд нисдэг. За физикийн хүч, үнцэг, эргэлтэд маш нарийн тооцоо ордог учраас мэрэгжлийн чадна хэрэгтэй те. За тэгээд ийм шалтгаанаар Пакистанд Олимпийн наадмын алтан медалийг нөхөө авсан Аршад Надимыг Олимпийн наадмын алтан медаль авах амжилт гаргахад нь тосхоных нь маш ихээр тусалж, эргэн тойрны хүмүүс нь түүнийг дэмжиж инхүү Олимпийн аварга олгож ирсэн. За тэгээд Аршад Надим Олимпийн аварга авчаад тосхондоо очиод түүнийг ихээр ухтж байсан, машин бэлгэлж байсан гэдэг ч юм уу те. Яг манайхтай адилхан тиймэрхүү бэлгэлдэг шиг Казахстан, Узбекистан дээр тас гэдэг те. Аршад Надим Пакистанд тодтолсон. Яг гэвэл энэ хүн 84 оноос хойш Олимпийн наадмын алтан медалийг энтэх ус тавьчирч байна. 92 оноос хойш анхны би энтэх гэдэг Пакистан усад. Тийм учраас би нэг энтхийн тамирчинтай 2020 онд авсан байхгүй. Тэндээ андуурж нэг 2 4 холжлоо. Энтэх тамирчин 2020 онд авсан байхгүй. Пакистан 2024 онд авсан байхгүй. За ингэж Олимпийн аварга Пакистан болсон. Төрсөн байдаг. Ямар гоё юм бэ те. Тэгэхээр нөгөө төр улсын дэмжлэг ер нь харьцангуй бага байж тээ те. За ойлаа төр тасарлаад 2 дахь ивент итгэжээд урдчихъя. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхууч өрөөтэй бод даатгал ивент итгэн та бүгд хүргэдэг. За бод даатгал нь даатгалын салбарт 30 жил тасралтгүй амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Монголын уган даатгалын компаниудын нэг юм. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ AXA олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нь онцлоё. За AXA олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн цогц үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд зориулагдсан. За энэ даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон их оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчлүүлэх үйлчлэгээ авах боломжийг нийтгээрээ онцлогтой. За бод даатгал нь олон улсын даатгалын энэ үйлчлэгийг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цор ганц партнер нэм байна. Таны аялал амьдралын замналд төшиж явах хамтрагч бол бод даатгал байх болно. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг болон бод зураас insurance.com веб хуудаснаас ороод онлайнаар өөрийн хүссэн даатгалын үйлчлэгийг өөрийн шаардлагатай одоо тааруулаад аяллахаа хоногийг одоо хідэн төгрөгний буцаан олголттой байх вэ гэдгийг өөрийнхөө төсөв санхуд тааруулаад шууд онлайнаар авах бүрэн боломжтой. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. За бод даатгалтай баярлалаа. За ингээд төгсгөлд нь би нэг бас 2 том сэдвийг бас өндөж яана жоохон урдтай байна. За нэг нь болохоор дэлхийн 8 дахь гайхамшиг гэж ярддаг дэлхийн хамгийн өндөр дээгүүр авдаг хурдны замын талаар байна Пакистаны. За нөгөөх нь Пакистаны улс төрийн талаар харин тэгээд нэг ганц сонирхолтой мэдээлэлд бас өгнө. За Каракрумын өндөр хурдны зам гэж Каракрум хайвей гэж дэлхийд алдартай. Энэ болохоор маш үзэсгэлэнтэйгээр алдартай. Тэрүүгээр явж дэлхийн өндөр өргөлүүдийг харна, олон зүйлийг харах. Бүр ингээд хадны сүг зургуудыг хүртэл харж болдог гэж байгаа. Тэр өндөр төр хүмүүс амьдарч ирсэн. За тэгээд нэг сонирхолтой тосх найж байгаа дэлхийд хамгийн өндөр одоо хүмүүс насалдаг гэдэг. За энэ хурдны зам яагаад алдартай вэ? Пакистан территорийн өрөнд явдаг дэлхийн 8 дахь гайхамшиг гэж ярддаг дэлхийн хамгийн өндөр дээгүүр явдаг олон улсын автозам. Олон улсын автозам. За зам бол Пакистаны Асан Абдалаас эхлээд Хятадын Кашгар хот хүртэл явдаг 1300 орчим километр явж масар холоо байхгүй. Тийш 1300. Одоо манайх чинь Баян үлгэр хот 1300 хүрэхгүй шүү дээ Улаанбаатараас тий. Тэгэхээр тийм хол явдаг ийм зам байна. Хурдны зам. Хурдны зам. Тэгээ өндөр ууланд ингэ. Өндөр ууланд явдаг. За хамгийн өндөр нь 4693 м-тэй үргэлэр. Манай 5 богдын хүтний оргилын дээгүүр гэсэн үг байхгүй юу? Тэгж явдаг. Ийм оргил байгаа. За тэгээ дэлхийн хамгийн өндөр ATM хүртэл одоо энэ замд байгаа шүү дээ. Тийм байх. Хамгийн өндөртэй ATM гэдэг олон сонирхолтой юм дагуулж явдаг юм. За тэгээд энэ зам ийм зам нь ерөөс дэлхийд баг. За баригдсан түүх бол бас жоохон асуудалтай. Хятад Пакистан хоёр хамтдаа барьсан тий. 1959-оос 78 оны хооронд бол 20 жил үргэлжилсэн олон хүн амь алдсан. За мэдээж барилгын ажил аюулт байсан. Өндөр газар очиж байгаа ш хөрсний нурам ихтэй
мөсний нурангатай тий. Нөгөө мөсөн гол молын хажуугаар явж байгаа шүү дээ. Хадны уналтыг гардаг гэсэн. За тэгээд ерөөхдөө Пакистанаас 700 орчим, Хятадаас 200 орчим хүн одоо зөвхөн ажил хийж байгаа юм сайн хаалцсан. Тийм учраас энэ замыг зарим хүмүүс цусны зам гэж бас нэрлэдэг гэсэн тохиолдол. За энэ бол торгоны замын орчин үеийн хөлбөр гэж бас ярьдаг. Яг бол тэр өндөр улсын шууд даваад ингээ хоёр улс хоорондоо харилцаж байна тий. За тэгээд энэ замын дагуу болохоор мөсөн голууд байдаг. За хүнза тосгон гэж байдаг. Энэ тосгонд бол дэлхийн хамгийн өндөр наслтад тийм хүмүүс байдаг. Хоол унд одоо идэлж хэрглэж байгаа зүйлээс болоод. За тэгээд энэ замаар явж байхдаа 7000 8000 метрийн өндөртэйгээ ориглуудыг харж авдаг. Гүн хавцлуудыг харж авдаг. Тийм учраас маш үзэсгэлэнтэй тий. За замын зарим хэсэгт босоо голын ирмэгээр хадны хажуугаар мөсөн гол одоо хажуугаар явах тохиол байдаг. За тэгээд өнөөдөр энэ зам болохоор Хятадын Арабын тэнгис рүү гардаг худалдааны одоо гол зам болж явж байгаа. За ерөөдөө Хятадууд илүү ашигтай нөгөө Арабын тэнгис рүү шууд энтхийн талаараа хурж ин тэ. За тэгээд хамгийн аюултай зам болж явдаг гэсэн. Яг л уулны ханууд байн бутарч идэг. Одоо том хаднууд заримдаа ингээд зам руу унж идэг учраас жолооч нар тэрийг мэдээд хад ингээд унахыг хүлээгдэг, зогсчдөг. Удаан ч гэсэн. За энийг унах гэж байна гэдэг. Тэгээ хүлээж бас зогсож байгаа юм юунууд бас гардаг. Тэгэхээр энэгээр бол бас баргийн иргэд ингээд яваад байдаггүй зам. Туршлагатай жолооч нар газраа мэддэг хүмүүс явах юм байна тий. Худалдааныхаа явсан ч гэсэндээ Хятад Пакистаны иргэд явсан ч гэсэндээ юмаа мэддэг хүмүүс явна тий. Анхааруулга нөгдөг ч юм уу тий. За мөсөн блокууд тасарч зам дээр заримдаа ундаг гэж байгаа. За газар хөдлөлтийн бас идэвхтэй бүсд байдаг. Каракрумын юмсан тектоник идэвхтэй жижиг газар хөдлөлтүүд болдог. Замын зарим хэсгүүд нурдаг. За тэгээд 4700 метрийн дундуур яг нь хамгийн өндөр хэсэг. Ерөөсө манай тэр хүүтний орилын тэрүүгээр малчин оргил тэрүүгээр ингээл явж ин лэрэн бүтээн байгуулалт амар байгааз. Тийм хүүтэнд те хүмүүс яаж барих вэ? За хүчил дөрөвч маш бага байдаг. Учраас зарим жолооч нар толгойн хэрэгдэг. Унжаага тохиолж гардаг. За тэр хунза тосгонгээ би яагаад дөрөв 2 удаа онцолж ирсэн бэхээр тэдний тухай бүр домог өгдөг. Энэ хүмүүс 100-аас тааш тасалдаг. Бараг хүчин байдаг. Маш ширүүл байдаг гэдэг. За яг зарим нэвтрүүлэгтэй ч гэсэндээ ерөөдөө энэ хунза тосгоны хүмүүс их өндөр насалдаг. Яг тэлэр тэдний хоолнд нь чангаанд самар ногоо их байдаг, мах бага байдаг. Тэгээд чангаансны тос их хэргэлдэг. Тэгээ бие хөдлөхөд ууланд амьдардаг болохоор байнга дэш тоош явд. Өдөр бол арлгадаг, тариалан хэргэлдэг. Цэвэр ус агаартай мөсөн голоос урссан усыг худаг. За тийм учраас энэ хунза тосгоны иргэд эртний үеэс их халтартай байсан. За тэгээд Пакистан улсад дэлхийд хамгийн өндөрт байдаг одоо поло тоглоомны одоо тийм юу байдаг? Талбай байдаг. За дэлхийн хамгийн анхны компьютерийн вирусыг Пакистанчууд гаргасан байдаг. Пакистанчууд. Тэгээ 1996 онд Пакистаны ах дүүс анхны энэ вирусыг гаргаад тэрийг brain буюу одоо тарих гэж нэрлэжсэн. За энэ вирус юуг онилж ирсэн бэхээр IBM одоо компьютерийн компаниг онилж вирус гаргаж ирсэн. Ийм юутай байгаа. За тэгээд төгсгөлд нь Пакистаны энэ улс төртэй холбоотой бас нэг сэдвийг хөндий гэж бодлоо. За Пакистан улс нь исламын шашинтай мөртлөө би ягаад энэ улс төрийг ингэж хөндөж байгаа гэхээр исламын шашинтай хамгийн анхны эмэгтэй ерхий сайтай улс. Энэ хүнийг бол Беназир Бутто, за Бухутто гэж гэсэн манай хэлсэн нэртэй Бухутто гэж нэрлэдэг тийм. За Бухутто бол исламын шашинтай улсын исламын шашинтай хамгийн одоо анхны за юу дараа нь гарсан юм уу мэдэхгүй тийм үнэхээр мэдэхгүй баг байхгүй байгаа ерхий сайт. Энэ хүний түүх бүхэлдээ эмгэнэлтэй түүх хамгийн гол. Ягаад гэвэл түүний аав нь Пакистаны ерөнхийлөгч байсан, ерөнхий сайд байсан Пакистаны одоо ард түмний одоо намыг байгуулж исэн. За нөхөр нь бас те байсан. За түүний ах нь насарсан гэдэг ч юм уу зөндөө олон тийм зүйлүүд байдаг. За бүр задлаа ярих юм бол те тэр бол Пакистаны хамгийн хүчтэй нэртэй улс төрчтэй нэг байсан. 71-ээс түүний аав нь шүү 71-ээс 73 онд Пакистаны ерөнхийлөгч байж байгаа. 73-аас 77 онд Пакистаны ерөнхий сайд байсан. Пакистаны атомын бөмбөгийн хөтөлбөрийг энэ аав нь эхлүүлжсэн. Бүгдөө аав. За Пакистаны түрүүн бол ардын намаа байгуулсан гэжэлсэн тийм. За маш харисантай популист улс төрчсэн. За Пакистанд улс төрчид популист байхгүй л угаасаа болохгүй. Ийм олон сая хүнтэй улс. Тэгээ ядуу улс. Ядуу улс тийм. Ухаантай байх боломж бол байх та. За 1977 онд генерал Мухаммед Зия Ал-Хаг төрийн эргэлтийж аавыг нь барьж авсан байдаг. Тэгээ шүүхэр оруулаад 1979 онд дүүжилж заасалж галсан байдаг.
За олон улсын түүхчд энийг бол улс төрийн өшөө авалт гэж үздэг. За энэ болохоор залуу Беназирт маш их нөлөөс одоо Бухуудад нөлөөсөн мэт те. За тэр аавынхаа улс төрийн тэмцлийг үргэлжлүүлэх гэж хийсэн мэт үнээс болж. За ингээд нөхөр нь Асиф Али Зардари гэж бизнесмен байсан, чинэлэг гэр бүлээс гаралтай. Гэхдээ маш маргаантай нэртэй. Түүнийг одоо Бухуудто гэж хэлвэл те. Нөхрийн мистер 10 гэж бас нэрлэдэг байсан юм байна. Одоо манад нэг 10 гэдэг нөхөр өдөн шүү дээ. Тийм. Тий, тэрнтэй адилхан авилгын эрхт олон буруудгаж исэн. За, Беназир ерөнхий сайдын хот хэмжээний авилгын эрх бас гарч исэн. Тэгэл ерөөс ямар нэг юм болоор 10% авдаг тийм үү. Тийм учраас одоо 10% авдаг, гэрээнээс 10% авдаг хүн гэдэг бүр нэртэй байсан. Мистер 10. Тий, мистер одоо 10 гэдэг шиг тийм нэртэй байсан. За, тэгээд энэ Зардарын 11 ч шорон цуусан байдаг. Гэтэ албан ёсоор яг нотлогдсон хэрэг байхгүй. Ихэнх нь улс төрийн хэрэг гэж үздэг. Байж болно тий. Үүсэх арга байхгүй шүү дээ. Үүсэх арга байхгүй. За, Беназирийн түүх тэр чигээрээ эмгэлт байдаг гэсэн Беназир өөрөө 2007 онд алуулсан байдаг. Тийм буудуулсан байхаа тий. Буудуулсан байдаг. Паблик донд явж байгаа буудуулсан санагдаад байна. За, ингээд Зардарын нөхөр нь буюу Зардарын Пакистаны одоо ардын нам, ард түмний намыг гэх юм уу тий өдөрцсөн байдаг. Тэгээд 2008-аас 2013 онд Пакистаны бүр ерөнхийлөгч болсон байдаг. За тэгээд Бухуудтогийн гэр бүл эмгэлт төв заяа гэдэг нь улс төрийн хараалтай гэр бүл гэдэг тийм яриа хөтлөдөг. Аав нь Зүлфикар Бухуудто 70 онд цааслагдсан. Түүний ах Муртаза Бухуудто 96 онд буудууртанс орсон. За түүний ах Шахнаваас Бухуудто Франц цэжигтэй байдлаар 1985 оноос орсон. Беназир Бухуудто буюу өөрөө 2007 онд алгад орсон байдаг. Тиймээс Пакистаны улс төр бол маш аюултай цус их хурцсан талбар гэж ярьдаг. Тийм шүү дээ. За хоёулагийн энэ улсынхаа талаар ярих юм дуусаагүй байдаг. Хилэн хүмүүсэнтэй 70 гаруй хилтэй энэ ус. Маш олон төрлийн хүмүүс амьдардаг. Зөвхөн одоо хинду шашинтай хүмүүс байгаа те эндгүүд одоо эндгээ гарал угсаатай одоо шууд эндгээ гэж хэлэх юм бол те Иран араб гарал угсаатай хүмүүс байгаа мөн паштуунууд маш их байдаг Афганистантай хэл залгадаг аваарч юм уу те маш олон төрлийн хүмүүс амьдардаг олон янзын хэлтэй олон янзын энэ хэл соёлын нэгдмэл болсон маш өвөрмөц тэгээ гайхалтай үзэсгэлэнтэй газар нутагтай мэдээж авилга хэл ахуул эдийн засгийн асуудлууд байна тэгээ цөмийн зэвсэгтэй өнөөдөр дайн эхэлж байгаа шиг байна. Тий, тэгээд хоёлаа зүүн Пакистаны асуудал буюу Бангладешийн хэргийг Бангладеш тэрэрсэн зүгээр ах шүү. Би бодоод бас дийлэн бас нэг ярьсангүй. За тэгээ. За баярлалаа заяа. Баярлалаа. За ингээ та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бацаяа ээлж дугаараа бэлдэн хүргэлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхууч ураатай боддаатгал ногоон ирээдүйн хөгжил ураатай MMS компани ивент итгэн та бүгд түргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.